Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо Ховд аймгийн сонгуулийн хорооноос хамтран байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 70 орчим хүн оролцож байна. Аймаг нийслэл сум дүүргийн ээлжид иргэдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээндээ зохион байгуулагдж байгаа тус сургалт нь нэр дэвшигчдийг бүртгэх цаг хугацаатай давхцсан зохион байгуулагдж байгаагаараа онцлог юм. Өмнөх одоо саяхан энэ 100 одоо улсын хурлын сонгуул боллоо 6 сард. За энэ сонгуулиар жишээ нь бид нэр зөөврөөр бол зөвхөн сумын дотроо авдаг байсан бол одооны сонгуулийн хуулиараа аймаг дээр ирж авах ч юм уу. Ийм өөрчлөлтүүд байгаа учраас эдгээрийг бас сумдын сонгуулийн хорооныхондоо цаашлаад сумдын сонгуулийн ороогоор дамжуулаад хэсгийн ороодынхондоо мэдээлэл өгөх одоо чиглэлээр ингээд сургалт зохион байгуулалт явуулчихна. За тэгээд сургалт маань одоо Ховд аймгийн 17 сумын дарга, нарийн бичгийн дарга, нэгтлэн бодогч нар гэсэн ингээ 3 хүний бүрэлдэхүүнд сургалтаа ороод амжилттай үргэлжлээ явчихна да. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтаар санал авах ажиллагааны зохион байгуулалт болон зөөврийн харьцгаар санал хураах үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж цаашид анхаарч ажиллах зарим үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ. Энэ удаагийн сургалтын онцлог нь болохоор яг нэр дэвшигчдийг бүртгэх энэ цаг хугацаанд болж байгаа онцлогтой байна. За орон нутагт нэр дэвшигчд маань 2 намаас үндсэндээ 777 хүн одоо нэр дэвших юм тоо судалгаа гарсан байна. Мөн аймгийн төв дээр бол нэг 90 нэр дэвшигч одоо ингээд мэдээлэл материалаа ирүүлсэн. За ингэснээр сонгуулийн байгууллагууд бол тухайн шатны сонгуулийн байгууллага шийдвэрээ гаргаж ш энэ хүмүүс маань нэр дэвших эрхээ авахаар юм зохицуулалттай. За энэ удаагийн сонгуулийн энэ сургалтын дээр бид бас санхүүгийн сахилга батыг сайжруулах, сонгуулийнхаа үйл ажиллагааг ил тод нээлттэй байх, иргэд олон нийт сонгогчдыг одоо бас мэдээлэл арга зүгээр хангаж энэ сонгуулаа өгөх, саналаа өгөх энэ процессыг одоо ойлгомжтой болох үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна. Мөн одоо санал авах байрыг тухайн шатны сумын засагтаар бол бэлтгэх юм үүрэгтэй. Энэ үүргийг бас сонгуулийн хороотой хамтраад ингээ хэрэгжүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч сургалтыг зохион байгуулж байна. Мөн бас мэдээлэл технологийн багийн гишүүд маань бас энэ санал тоолох төхөөрөмжтэй хэрхэн харьцах уу, дүн мэдээгээ хэрхэн урдан дамжуулах уу, за бас хяналтын тооллогыг хэрхэн хийх үү гэх талын мэдээлэл дээр нь цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага бас сонгуульд хэрхэн оролцох уу, хэрэг зүйчил маргаантай хэрхэн харьцах үү гэдэг талын мэдээллүүдийг өгч ажиллаж байна. Сонгуулийн орооны дарга, нарийн бичгийн дарга, нэгтлэн бодогч гэсэн юм бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгуулж байна. За төвтэй хамтраад буюу сонгуулийн ерөнхий хороотой хамтраад энэ сургалтыг зохион байгуулад одоо үүнээс хойш бол одоо аймгийн сонгуулийн хороо, тухайн шатны сонгуулийн байгууллага болон хэсгийн ороодод очиж сургалт зохион байгуулах, санал авах байрыг шалгах, мөн одоо иргэд сонгогчдод мэдээлэх юм ажлыг бол үе шаттайгаар хийхээр бид нар төлөвлөсөн байна. 2024 оны аймаг нийслэл сум дүүргийн ээлжид иргэдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж энэ сарын 5-ны өдөр дуусгар болжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 4 нам орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн бол нэр дэвшигчдийн тухайд сумдад 760 мандат, аймгийн төвд 41 мандатын төлөө 5 бие даагчийг оруулаад нийт 90 хүн нэр дэвших материалаа сонгуулийн хороонд хүргүүлээд байгаа гэлээ. Аймаг нийслэл сум дүүргийн ээлжид иргэдийн хурлын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-нд эхлэж ирэх 10 дугаар сарын 11-ний өдөр санал хураалт явагдана.